исламын шашинтай орнуудад бараг ийм юм байхгүй дээ. Тийм орчин үеийг бас нэг зохицуулж байгаа байдал нь. Энэ сургалтын танхим энэ нэг Коран судар монгол хэл дээр хөрвүүлэгдсэн байгаа. Меккэ нь болохоор манай ислам шашны анхны шум Сауди Арабид байрладаг, олон хүн цуглардаг тийм мөргөлийн газар. Биднес бол анх Меккэ гээд нэр өгдөг юм маань олон хүн ирж суглаж мөргөл үлдэж өөрсдөө ариусгаж бясалгал үлдэх болтугай гэсэн тийм юм бэлгшиж Меккэ гэж нэр өгсөн байдаг юм аа. Коран сударт бол амьд организм Аллахын бүтээсэн бүх юмыг хайрлж хамгаалж тэрнээс хүн маш их таашаал авч тэрийг хайрлаж хүндэтгэж инэрэнгүү байх нь заагдсан байдаг юм аа. Тэрний нэг юу нь бол ер нь мод дарих бол их уянтай ажил гэж үздэг. Хүн болон байгаль орчиндөө болон ан амьтандаа маш их ээлтэй тийм үйл гэж үздэг юм аа. Ургаж байгаа ургамлыг тасдаж хаях нь өөрийнхөө биенээсээ нэг эргэтэн тасдаж хайсны адил гэж үздэг. Яагаад гэвэл энэ чинь өөрөө амьд организм хүнд болон байгальд болон ан амьтанд өгөөж өгж байгаа учраас биднес гэлт нэг хург авч ирж тэжээвэл тэрэнд сүү өгөх, тэжээл өгөх тэр биднес үүрэг болж байгаа юм. Биднес нэг мод суулгавал тэрийг арчилж хамгаалах нь бас нэг үүрэг. Яагаад гэвэл амьд организм учраас тэрийг хайрлаж хамгаалах нь биднесийн бас нэг Аллахын өмнө хүлээсэн үүрэг маань болж тооцогдож байгаа маа. Ислам шашинд бол ердөөсөө хоёр урсгал нь байгаа. Хоёр урсгал нь болохоор хоёулаа ерөнхийдөө бол дэд тэнгэрийг шүтэн. Дэд тэнгэрийн бий болгосон уул, хад, ус тэр бүгдийг хайрлаж хамгаалах нь бидний үүрэг. Яагаад гэвэл Аллах маань хүнийг бий болгосны адил амьд организм тэр бий болгосон учраас тэрийг бас хайрлаж хамгаалах биднээс гол үүрэг болдог. Энэ ертөнцийн дэлхий байхгүй болох үед чиний гард нэг модны мөчөр байсан ч гэсэн тэрийг тэр газарт нь суулгаад яваарай гэдгийг. Яагаад гэвэл биднээсээс хойш үе ирээд энэ ертөнцийн дэлхийгээс ахаад нэг ондоо нэг тийм байгалийн тийм хүчигдэл ирвэл тэнд байгаа хүн амьтан юм уу, ан амьтан ч юм уу тэр хүмүүс тэр модноос таашаал авч тэр модноос тийм амралт өөртөө хэрэгцээтэй тийм хэрэгцээтэй агаар усыг ч юм уу ялгаруулж авах тийм хүмүүсийн ирээдүг бодож бас тэр модоо суулгаж яваарай гэдэг тийм сургаал номлол бас байдаг. Ерөнхийдөө бол мод суулгаж нэг настай хүн нас барахад тэр хүнийг нутаглуулсны дараа тэр хүний хойдохт нь буян болог гэж нэг модыг суулгах ч юм уу тийм сургаалууд бол байдаг. Яг тийм өдөр, тийм цагт, тийм баярын өдөр гэсэн тийм тогтсон юм бол байхгүй. Казак үндэстэн биднээсийн гол зарчим болохоор өдөр шөнө хоёр тэнцсэн хаврын баяр нааварзын өдөр бүх юм амилж байгаа учраас тэр өдрөөс эхлээд мод бас суулгах нь сайн үйл юм а гэдэг хөгжүүлийн сургаал бас энэ Коран судрын сургаалтаа зарим үедээ давхцдаг тийм тал байдгийг. Тийм учраас биднээс хаврын тэр ханш нэг өдөр ч юм уу хаврын баяр өдөр шөнө хоёр тэнцсэн юмны ам орж эхлэх үед мод суулгах тийм үйлсийг бас хийдэг тийм заншилтай байгаамаа. Энэ тэрбум модны хүрээнд ерөнхийлөгчийн тийм захирамж гараад тэрбум мод хөтөлбөр явуулж байгааг энэ Монголд байгаа бүх шашны байгууллагууд нэгдэж манай Монголын мусульманы нийгэмдүүдийн холбоо гэдэг холбоо байдгийг тэр холбооны тэргүүн маань ирж бас бид бүгдээрээ нийлж надаагийн цэцэрлэгт хүрээлэнд христийн шашин, буддийн шашин, ислам шашин, вахан шашин, юадизм гэдэг бүх шашингуудын төлөөллүүд нэгдэж шашны тийм төгөл бий болох үйл ажиллагаанд хүртэл оролцож ирсэн манай. Энэ жилээс эхлээд манай настангууд манай энэ сүмийн хашаан дотор биднес тийм 35 тийм 80 гарсан хүн байдаг юм байлээ. 80 нас цогцсон хүмүүс. Тэр хүмүүс биднесийн хойч үедээ үлдээж байгаа төгөл маань болог гэж мод дарыг гэж тийм санаачлагтай ажлуудыг биднестэй ирж уулзаад газрын биднес бэлтгэж өгөөд тэр настай хүмүүс маань ирж модоо суулгах хүртэл үйл ажиллагаануудад оролцож байгаа. Коран сударт ихэвчлэн бол
хүнд жимсээ өгдөг, ач тусаа өгдөг тийм моднууд тарвал сайн гэж үздэг. Тийм дотроос хамгийн сайн нь болохоор хасарван жимсний мод гэж халуун газар ургадаг. Ягаад гэвэл нөгөө Ислам шашны өөрөө Арабын тэр булангуудаас гарсан учраас тийм газрын моднууд их яригддаг болов гэж боддог. Аль болох өөрийн чинь одоо өөрөө энэ хорвоогоос хүн чинь одоо мөнгөний биш шүү дээ. Энэ хорвоогоос яваад өгсөн ч гэсэн таны ард таны нэр сүр алдрыг таны удмыг одоо залгах юм тэр тийм нэг үйл уянтаа үйл бүтээгээвэл та нэг төгөл бий болгоод яваасаа нэг мод ч гэсэн тарьж яваасаа таныг энэ хорвоогоос яваад өгөхөд таны үр хүүхдүүд чинь үр удам чинь манай аав энэ манай өвөөгийн миний өвөг дээдсийн суулгаж явсан мод шүү гэд тэрийг хайрладаг тийм маш том тийм буянтай ажил болох болов гэж би боддог юм аа. Ингээд аль болох хүн болгоно хашаандаа ч юм уу өөрийнхөө амьдарч байгаа хороондоо ч юм уу өөрийнхөө амьдарч байгаа дүүрэгтэй ч юм уу улс орондоо мод суулгаж зүлэгжүүлж агаарыг сэвэршүүлэх тал дээр таны маш их хэмжээний мөнгө төгрөггүй ш таны зүгээр сэтгэл зүтгэл таны мөрөөдөл байхад болох байхаа гэж боддгийг. Би энэ сүүлийн үед бол Монголын болон дэлхийд даяар бол одоо хүн амын ихэнх хүн залуучууд болчихлоо шүү дээ тийм. Тийм учраас манад нөгөө гэр бүлээ баталгаажуулахад хүмүүс ирдэг байхгүй гэр бүл болж байгаа хүмүүс ирж тэгээд биднээс юу яадгийг одоо гэр бүл болж байгаагаа батлуулдаг байхгүй юу ном журмын дагуу тэр үед би тэр хүмүүс нөгөө ингээд даалгавар ч юм уу урайлга болгож хэлмээр санагддаг байхгүй юу та хоёр одоо ингээд шинэ гэр бүл болж байгаа юм чинь бас нэг мод суулгачвал таавсыг хөгшөрөхөөрөө та бүгд тэрний одоо цүүдэрд нь суугаад амраад арч зээгээ хараад ингээд баярлж таах тийм таашаал авах тийм мэдрэмж төрөх байхаа гэд урайлмаар байдаг. Гэхдээ тэр модыг хаана аваач суулгах вэ гэдэг тийм юм байдаг болохоор би урайлж чаддаг байхгүй. Тийм учраас дүүргээс ч юм уу улс нийгмээрээ ч юм уу тий залуучуудын хотхон бий болох төгөл бий болох тийм газрын заагаад өгчүүл биднес тэр хүмүүсийг тэнд очиод тийм мод суулгаадах гэд урайлахад бол биднес татгалзах зүйл байдгүй. Тэр хүмүүс ч бас биднес урайлгыг тийм урайлахын хүлээж авах хаа гэсэн бодолтой явдгийг.